За сайн уу бүгдээрээ. Өнөөдрийн бичлэгээр болохоор 2025 оны физикийн шин шалгалтын нэгээс А хөлбөрийн уучлаарай С хөлбөрийн нэгээс 10 дугаар даалгаврыг хийх хэрэглээ. С хөлбөр. Тэр С хөлбөр гэж. За нэгдүгээр даалгавар болохоор багжийн хуваарийн үн олон хэмжлэгийн утгыг олно гэсэн байна. За багжийн хуваарийн үн гэдэг бол ерөөсөө багж маань одоо зураасны хооронд нэг зураасны хоёр зураасны хооронд хідээр ахиж байгааг гэдэг тоогоо. За энд бол вольтметр гэсэн багж байна. Вольтметрийн хувьд болохоор 2-оос 3-ын хооронд 5 хуваагдсан байна гэдэг чинь хуваарийн үн нь 0.2-аар ахисан байна. Тэгэхээр хуваарийн үн нь 0.2 вольт. За заалт нь тэгэхээр 2 зураас явсан тэгэхээр 2.4 вольт гэсэн. Нэгдүгээр хэсгийн хариултуудаа энд дээр бичиж явууч тий. Нэгдүгээр хэсгийн хариултаа нэгдүгээр даалгаврын хариулт болохоор 0.2 вольт 2.4 вольт буюу хэсгийн хариулт нь болохоор нэгийн D хариулт байх нэ гэдэг амхан хариулж асуулт байна. За 2-оос 6 дугаар даалгаврын өгөгдөл болохоор ийм график өгөгдсөн байна. Хурд хугацааны график өгөгдсөн байна. За хурд хугацаанд хамаарсан график ABCD гэсэн хэсэгтэй шугамуудыг өгсөн байна. За 2 дугаар асуулт графикийн аль хэсэгт бие жиг дудаашрах хөдөлгөөн хийсэн бэ гэх. За графикаас бид нар хэрэгтэй мэдээллийг уншиж ойлгох хэрэгтэй. Графикийн шугамуудыг хараад мэдээллийг уншдаг байх хэрэгтэй тий. За хурд тогтмол явагдсан, дараа нь өссөн, удаашрсан хөдөлгөөн CD хэсэгтэй. Хурд яг энэ хэсэгтэй яах нь тогтмол 2 гэсэн утгатай байгаад байна. А B хэсэгт болохоор VC хэсэгт болохоор 2-оос 4-ийн хооронд өсөж байгааг харж байна. За мөн CD хэсэгт болохоор 4-өөс тэг рүү хурд буурч байгааг харж байна. Тэгэхээр CD хэсэг буюу 2 дугаар даалгавар бол CD хэсэг буюу 2-ын А гэсэн хариулт байх нэ. За 3 дугаар асуултыг харъя. Графикийг ашиглан нийт хугацааны туршдах биеийн дундаж хурдыг олно гэсэн байна. За ер нь бол нийт туулсан замыг хурд хугацааны график дээрээс бол хурдны графикаар хашигдсан дүрсийн талбай. Тэгэхээр нийт энэ графикаас одоо мэдээллийг харах юм бол 10 секундын хугацаанд хөдөлсөн байна. Анхны урд нь 2-оос эхэлсэн байна. 4 болж ихсээд буцаад тэг болсон гэсэн үг тийм. Тэгэхээр энэ дүрсийн талбай бол туулсан замтай тэнцүү байх хэрэгтэй. Нийт хугацаа нь болохоор 10 секунд байж байна. Тэгэхээр дундаж хурд гэдэг бол тийм манай дундаж хурд гэдэг бол явсан бүх замыг хугацаанд нь хуваачих хэрэгтэй тийм. За явсан замаа олохдоо энэ дүрсийн талбайг олчих юм байна. Тэгэхээр эн чинь ингээд дөрвөлжин дүрс байна тийм. За талбайгаа шууд бичиж хаалтаа нэгээд за энэ 2 секундын хугацаанд 2 м/сек хурцтай. Тэгэхээр 2/2-ийн 4 гэсэн квадратын талбай байна. За энд нэг төвшинцгийн талбай болох юм байна тий. За 2 4 гэсэн их бага сурвалжтай. За энд болохоор 2 гэсэн өндөртэй гэхээр 6 3 2 6. За 6 м. За одоо энэ сүүлийн CD хэсэгт явсан зам гэдэг бол яг энэ төрсийн талбай CD хэсэгт хагалцах төрсийн талбай. Тэгэхээр энэ 6 секунд 3-ны нэг кадт нь болохоор 4 гэсэн үг. 6 4 24 2 байгаа 12. За хуваах нь 10 секунд тий. За ийм метр зам явах нь 10 22 гэхээр 2.2 м/сек дундаж хурдыг ингэж харж байна гэсэн. Графикаас ердөө хашигдсан төрсийн талбай маань ерөөсөө бүх туулсан замтай тэнцүү гэсэн үгдлийг ашиглаж байна тий. За 3 дугаар хэсгийн хариулт нь болохоор V хариулт байна. 3 дугаар даалгаврын. За 4-ийг харъя. VC хэсэгт бие дүүлжлэх хүчийг олно гэсэн байна. Бие масс нь байгаа юм тий. 3 кг масстай бие. За VC хэсэгт тэгэхээр чи энд хурцлал авсан хөдөлгөөн байна тий. За энэ бие дүүлжсэн хүчийг олно гэхээр F тэнцүү MA гэхээр M-ийг үржих нь хурдтглаа бичих юм бол B-1-ээс 2-оос B-1 хуваах нь хийгч тий. За хурд нь болохоор 2 байж байгаа 4 болсон. Гэхдээ энэ хурдны өөрчлөлт болохоор 2 секундын хугацаанд харгалзаж байгаа тий. Тэгэхээр яг тэр харгалзах хугацаагаар нь үржүүлнэ. 4-өөс 2 м/сек хуваах нь 2 секунд. Нэг буюу 3 ньютон. 3 ньютон хүч байна тий. За 4-ийн хариулт болохоор 3 ньютон Е хариулт дээр байна. За 5 дугаар хэсэгт нь болохоор А Б хэсэгт хөдөлгөөний тоо хэмжээ ямар байх вэ гэж асуусан байна тий.
За энэ А Б хэсэг бол жигт хурдтай 2 гэсэн хурдтай явж байгаа хэсэг. P буюу хөдөлгөөний тоо хэмжээг асууж байна. 3 кг-ыг өрчих нь 2 м/сек. Ингээд 6 кг/м/сек гэсэн үг тий. За энэний хариултыг харъя. 5-ын А дээр байна гэсэн үг. 5-ын А. За С зэгт би ямар кинетик нэрхтэй байсан бэ гэж 6 дахь асуулт. Энэ 2-оос 6 дахь асуултыг ерөнхийдөө бид энэ графикийг ашиглаж асуултанд хариулж байгаа. За яг С зэг дээр ямар кинетик нэрхтэй байсан бэ гэж асуусан байна. Кинетик нэрэг гэдэг бол тий mb квадрат хувахан 2 тэгэхээр 3 кг-ыг өрчих нь яг С зэг дээр ямар хурдтай байгаа юм бэ гэхээр манай ийм маань 4 м/сек хурдтай байгаа тий 4-ийн квадрат хуваах 2 16 8 24 жоул нэрхтэй байх нэ гэсэн үг тий 24 жоул 6-гийн b хэсэг баг. За 7 дугаар ингээд энэ графикийг ашиглаад 2-оос 6 дугаар даалгаврыг хийж байгаа юм байна. За 7 дугаарт нь болохоор хадаасыг бахир таслахын тулд 20 ньютон хүч гаргасан гэнэ. Гарнаас үйлчилж байгаа хүч тэгээс бахины эргэлтийн тэнглэх хүртэлх зай 10 см, эргэлтийн тэнглэхээс хадаас хүртэлх зай 2 см үзээд бахин бахи зурж чадах нь тий. Зурх гал үсэндээ тий. За энэ дээр ингээд ийшээ дарж байгаа хүч нь гараас дарж байгаа энэ хүч нь эднийд 20 ньютон хүч гаргасан байна. Тэгтэл эргэлтийн тэнглэхээс энэ хүч хүртэлх яг эргүүлж байгаа энэ хүчний тэнглэх хүртэлх зай 10 см. Тэгтэл эргэлтийн тэнглэхээс энэ хадаас хүртэлх зай тий энэ зай нь болохоор 2 см юм байна. Энэ дээр одоо хүч хожих хэвээр тий. Тэгэхээр энэ хүчний хожлын хэмжээ нь бол 5 дахин хожно гэсэн үг. 5 дахин босгосон хүчээр энд дарж байгаа. Тэгэхээр хадаас нь дэрж байгаа хүч 5 дахин их хүч вэ 100 ньютон байх хэрэгтэй гэсэн үг. 100 ньютон. Далаагийн би хариултан дээр байна тий. За бах саний юм зурчлаа. За 8 дугаар даалгавар дээр болохоор зургт үзүүлсэн бөмбөлгнүүдийн масс харгалзсан ийм масс дагны. Энэ нэг эсийн массыг өгсөн байна. За 6 энд зурчтэй. Самбраа зэрчгээр нь үлдээнэ. Ажиллахгүй явчих. X Y хавтгаа дээр цэгэн массууд өгөгдсөн байна. За энэ 4-р масс, энэ болохоор 1-р масс, 2, 3-р масс. За массууд тусвартай өгөгдсөн. Квадратын тал нь А бол системийн массын төвийн байрлалыг олно. X Y хэмжээг өгсөн шүү дээ. За томьёо өгсөн момжийг центр масс буюу массын төвийн координатыг олохдоо бид нар бүх массуудыг нь харгалзах координатуудаар өгжүүлсэн нийлбэрийг нийт масс нь хуваачна тий. За x-ийг нь олъё. За энэ дээр болохоор бид нар яах ёстой гэхээр координат дээр харгалзуулна энэ А талтай квадрат гэсэн учраас координат авах ёстой гэсэн үг. 3 дугаар биеийн координатыг 0 0 гэдээ авчна. За 1 гэсэн массын координат А болчихно. 2 гэсэн массын координат болохоор А тийг олно. 4 гэсэн массыг болохоор 0 А болно. Дандаа ингэ өсгөр нь илэрхийлчихнэ тий. За тэгээд томьёонд оруулахад x y координатыг олъё. 1-р масс чинь тоо байгаа тий. 1 кг-ыг өрчих нь А нэмхэн. 2-р масс чинь 2 кг байгаа. 2-ыг өрчих нь x координат нь тий. А нэмхэн. 3-р масс 3 кг, x координат нь 0 болохоор 3-ыг өрчих нь 0 нэмхэн. 4-р масс 4 кг юм тий. 4 кг x координат нь бас 0. Энэ масс эднийг хуваах нь нийт массын хэмжээ болохоор 3 6 10 юм тий. 10 хуваач. За энэ хэд болж байна? 3А хуваах нь 10 болж байна тий. 3А хуваах нь 10. За y координатыг нэмж. За 1-р массын А координат нь А, 1-ийг өрчих нь А нэмхэн. 2-р массын y координат нь тийг олчиж байгаа. 2-ыг өрчих нь тийг нэмхэн. 3-р массын тийг 3-ыг өрчих нь тийг, 4-ийг өрчих нь y координат нь А байгаа тий. Хуваах нь 10 кг. За хувач тэгүүд нь тийг 5. 5А хуваах нь 10 буюу А хуваах нь 2. Даалгавар. За ингээд 8А буюу 7 дугаар болсон тий.
За 9-р даалгавар болохоор ангар гаригийн татах хүчний оролцол 3.7 ньютоныг бахан килограмм бол энэ түүний физик утгыг тайлбарлана гэсэн байна. За татах хүчний оролцол гэдэг бол ерөөсөө тухайн гаригийн хувьд татах хүч нь 1 кг масстай нэг ч масстай биеийг татах хүчнийх нь хэмжээ байгаа. За тэгэхээр 3.7 ньютоныг бахан килограмм гэдэг бол ерөөсөө 1 кг масстай биеийг 3.7 ньютон хүчээр татнаа л гэсэн үг байхгүй 3.7 ньютон хүчээр татах тухай ярьж байгаа гэсэн үг. За ийм хариулт болохоор 9-ийн D дээр байна. 9-ийн D хариулт. За 10 дээр 20 кг масстай хүүхэд 5 секунд гүйхдээ хурдаа 2-оос 8 м/сек хүртэл нэмүү хүүхдийн импульсыг олно. За импульс гэвэл одоо хүүхдийн хүчний импульсыг ол гэсэн байна. Энэ бол юу гэсэн үг гэхээр хөлгөөний тоо хэмжээний өөрчлөлт гэсэн үг. P2-аас хасах нь P1 гэсэн үг тийм. Тэгэхээр 20 кг масстай гэжсэн. Хурд нь 8-аас 2 гэхэр чинь 2-оос 8 гэхэр 6 болно. 120 кг/с гэсэн килограммыг өржгөн метр вахан секунд гэсэн хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлтөөр хүчний импульс нь юм байх нэ. За хариултыг харъя. 10-ийн А дээр багш байна. 10-ийн А 11. За 11 дугаар даалгавраар ингээд механик хэсгийн даалгаврууд нь дуусж байгаа юм байна. За дараа нь хүүхдийн гүйцэтгсэн ажил ба чадлыг олно гэсэн байна. За хүүхдийн зүтгэх хүчний хийсэн ажил чадлыг бид нар яаж олж болох вэ гэх. За энэ хөдөлгөөний тоо хэмжээний өөрчлөлт гэдэг бол хүчийг үржих хугацаа явах хэрэгтэй тийм. Эндээс хүчээ олчих. За хүчээ юу яаж олж болно? Хурдтгалаар нь олцсон ч болно. За M-аг үржих нь S гэх тийм. Харин S туулсан замаа болохоор бид нар анхны урдтаа хурцах хөдөлгөөн байгаа эндээс олч тийм. За замаа олъё. Анхны урд нь 2 м/с хурдтаа хэдэн секундд гүйлээ юм чинь 5 секунд гүйсэн. За хурдталт нь болохоор манай хүүхдийн хурдтал болохоор 8-аас 2 гэсэн 6 хувахан 5 гэхээр 1.2 м/с квадрат байгаа тийм. За тэгвэл 1.2-ыг үржих нь 5-ын квадрат хувахан 2 гэхээр 10 дээр нэмэх нь 0.6 0.6-г 25-аар үржүүлнэ гэсэн үг тийм. 120 15 м зам туулсан байна. Хүүхэд хурдаа 5 секундээр 2-оос 8 болгож ихсэхдээ нийтдээ 25 м зам гүйсэн байна. За хийсэн ажлыг нь олъё. 20 кг-ыг үржих нь 1.2 үржих нь 25 м гэхээр 11 импактаач. За 12 болно. 240 25 гэдэг чинь 24-ийг үржих нь 25 гэдэг чинь 625-аас арай бага таах нь. 600 жоул болж байна. 600 жоул. 11-ийн чадлыг нь асуулт шүү дээ. Чадал нь болохоор хугацаанд аваач шүү дээ. Гаргаж байгаа чадлын хэмжээ нь бол ажлыг хуваах хугацаа буюу 600 жоулыг 5 секундэд нь хуваагаад 120 ватт гэсэн үг. 600 жоул 120 ватт. 11-ийн D хариулт.